Кофе заяа нэвтрүүлэгт иргэн тавтай морил үзэгчтэй үзэгч та бүхнийхээ эрүүл мэндэд болоод за бидэнд одоо бидний бие организмд зайлшгүй хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнүүд танилцуулахаар Алтан тоон компани хамт олоныг бид урьсан байна. Ингээд та бүхэндээ хүнд зочтой танилцуулъя. Монгол Улсын ардын жүжигчин доктор профессор Чимэд Цэе болон Алтан тоон компани зах зээл хариуцсан захирал Мегмар Сүрэн мөн Алтан тоон компани зөвлөх Эрдэнэ Чимээнэр өнөөдөр хүрэлцэн ирсэн байна. Та гуртаа энэ сайхан өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэндээ бас энэ өглөөний сайхан мэндийг хүргэе. Маш их баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй түрүүн хэлсэн шүү дээ. Эрүүл мэнд болоод одоо бидний бие организм зайлшгүй хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүнүүд танилцуулах гэж байна. Тэгэхээр Алтан тоон компани хэрэглэгчдэд хүрээд хэдий удаагүй байгаа ч гэсэн маш олон хэрэглэгчтэй болсон шүү дээ, тий. Тэгэхээр эхлээд компани талаар бид бүхэн үзэгчтэй танилцуулаад цаашаа яриагаа үргэлжлүүлье. За баярлалаа. Алтан тоон компани өөр Монголын одоо монголчууд, Ар Монголын монголчууд хамтарсан юм компани байгаа. За тэгээд энэ цаг үед хүн төрөлхтөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, дархлаагаа сэргээх, хамгаалах юм зайлшгүй шаардлага тулгарсан байна шүү дээ. Одоо энэ халдвар төвчнүүд ч гэсэн хүнээс иймэл байхыг, эрүүл мэндийн боловсралтай байхыг шаардж байна. Тэгэхээр одоо өвдсөн хойно маш их зардал гаргаж, хугацаа зарж, одоо өмчлөх оронд одоо бас хүн өөрөөгөө одоо эрүүл байхад нь урьдчилан сэргийлж, хамгаалж энэ одоо эрүүл хүн сэргийлж, эрүүл мэндийн боловсралтай байх юм зайлшгүй шаардлага тулгарч байна. Тэгэхээр пептид хэмээх энэ уураг нь хүний биед ямар хэрэгтэй юм бэ? Энэ тал дээр бас та. За пептид бол хүний биед байдаг зүйл. За хүний биеийн уураг элементийг пептид бүрэлдүүлдэг. За пептид нь багасаад ирэхээр хүний одоо эс хорогдоод өвдөж одоо шаналж одоо өгдөг байх нь хөгшөрч. Тийм учраас пептидийг буцаагаад одоо бие организмд нөхч болдог юм сайхан одоо цаг үе ирсэн байна. За Чимэд Цэегийн хувьд бол бас яг энэ хүү бүтээгдэхүүнийг өөрөө хэрэглээд, үр дүнгийн мэдрээд, за дээрэс нь яг эрүүл зөв хооллолт тал дээр та бас нэлээд одоо зөвлөгөө өгдөг шүү дээ. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний бас та илүү сайхан даваа тал онцлог шинж чанарыг манай үзэгчдэд. За баярлалаа. Тэгээ. Ер нь би бол энэ хүмүүс бас мэдэх ер нь үл нэг л эвгүй юм идчих дургүй. Манайхан дээрээсээ уламжилтай. Ер нь зам болвол голцоо сүүний хоол идээд байна. Тэгээ өвөл жаахан мах идэн айхтар цадахгүй, айхтар үлсгүй. Ер нь нэг л ийм баримтлал уламжлалаад байгаа. Тий, баримтлаад байдаг болсон байхгүй иймэрхүү. Тэгээ би бол одоо орчин үед төрсэн хүн болохоор бас амьдарч байгаа хүн болохоор илүү юм идэж уучих санаатай, илүү аятайхан бас нэг одоо өвчин зовлонж байдаг юм уу, бие хааж байдаг юм уу, нүүр царай үсгэзэгч байдаг юм уу. Ер нь нэг тэхэн болгочих тийм юмнуудыг олоод идчих санаатай, идэж уучих санаатай. Ийм одоо цаашлантгай гэдэг юм уу? Өөрийнхөө удмууд дотор бас тийм шиг байгаа. Тэгтээ энэ пептидийг хэрэглэдгийн учир нь миний бие жаахан тиймхэн байсан ерөнхийдөө. Айгүй их бэртэлтэй байсан би чи хугаралтай хүн байхгүй юу? Тэгээ нуруу энэ төр өвдөн, сүүлдээ өвдөгч бас их өвдсөн. Хөлбөл хугараагүй хүн л дээ. Тэгээ өвдөд болдгоо. Тэгээд эмнэлэг замлагаар нилээ их явсаа. Тэр одоо үе мөчний эмнэлгээр энэ төр яваал. Ичмээр болоо сүүлдээ чинь одоо гадагшаа гарахаа болдог ч юм уу гэж бодоод. Тайлзан дээр гарахад энэ төр жоохон төвтэй юм байсан. Тэгээд одоо энэ 50 TV би ер нь одоо тийм саваагүй гэмээр юм одоо тийм хүн штэ. Судлаач хүний чи тийм зан юм уу мэд штэ. Тэгэл энэ пептид гэдэг нэг юм сураг гараад Японыхч байна, Солонгосыхч байна, барууны орнуудыхч байна. За Чулууна гэж нэг эмч Солонгосыхыг оруулж ирж надтай хамтаа доктор хамгаалж исэн хүүхэн байхгүй юу? Нэг сургууль сураад доктор хамгаалж исэн хүүхэн. Тэгтэл тэрэн дээрээ очлоо гэсэн чи үнтэй чим ер нь нэг л бас тийм байна. Тэгээ Японыхаа энэ төр сундлаад мань байтвал дийлэхэргүй байна янзсан. Тэгээд энийг би судлаад үзсэн чинь манай Мегмар Сүрэн надад санал тавихгүй юу? Ууханд асал байлаа л да би ч. Тэгтээ үнэн хотлыг мэдэхгүй шүү дээ. Бас зүгээр судалгаанд л явж байгаа бүтээгдэхүүн байхгүй миний хувьд бол. Тэгээд л миний нойр хүрэхгүй байсан. Хамгийн түрүүнд л нойр хүрэх болов гэсэн чи хүргэнэ л гэж байна. За тэгээд одоо уулаа 5 хоног уулаа зүг болдгоо. Би өөр 2 орнуулаа 3 бүтээгдэхүүнээ. Нэг ухта 2 өдөр 2 оглоо 2 ороо 2 ингэ болдгоо. Тэгээ бас хэллээ эндээ. Шаал хотлоо юм байна шүү дээ. Гэлээ.
Тэгсэн чинь за та ууж ил байг. Тэгээд нэг ахаад нэг 2 хоног уусан чинь их сайхан урт унтлаа тэр шөнө. Тэгээд тэрнийг үргэлжлүүлээд уугаад байсан чинь бүр өдийн хойно бас унтдаг болоод өдийн өмнө унтдаг болоод шөнөч унтдаг болоод одоо бол жигтэйхэн нойроод ирэхгүй амт байдаг шүү дээ. Тэрнээс гадна ер нь би тэгээ бодсол доо ер нь бил миний насны улсууд ч юм уу надаас залуу улсууд ч юм уу янз бүрийн шалтгаантай эмэнд шүтчихсэн эмнэлэг шүтчихсэн тийм улсууд байж идэг шүү дээ. Тэрнийг одоо юугаан дийлэхгүй өнөөх чинь нэг зүйлд нь хэрэгтэй болоод нөгөө зүйлд нь хортой болоод эм маань тийм байж шүү дээ. Биологийн тийм нэг баахан тиймээр орчихсон. Тэгээд миний хөл бол сайхан болсон. Ер нь бол баяртай байдгаа би. Нэрээ 50-д одоо би баг шүтчихсэн гэмээр юм уу да тийм болсон шүү дээ. Ус нь харлаад. Ус харлсан миний нөгөө би чи нэг 500 м ч алгатаа алхах чадахгүйсэн. Тэгтээ би одоо тайзны хүн чинь сайхан байх ёстой шүү дээ. Тэгээд худлаа шавнараас сугдаж явж байгаа хүн болоод дуудаад өнөдөлий чинь бараг л таяг шүү дээ. Тэгээд явжсэн. Тэгсэн чи одоо би өглөөр 5 км алхнаа. Заавала одоо тэр бол бүр тогтсон. Тэгээд би айгүй хөнгө маш сайхан хөнгө. Тийм болсон. Тэгээд нүүрэнд бас нүүрний айл центр үл нэлээд суларч байсан. Тэгээд эн чинь одоо тэр нийлмлийн бол нүүрэндээ маск маягаар дүрхэж болдог гэж өвөр Монголоос миний шавнараас ярьлаа над руу. Тэгтэл би дүрхээд байсан маш сайн юм уугт сайн бас дүрхээд байх сайн нүүрний айл центр гайгүй сайхан тэнийгээд тэгээд үсих унж гэмтжсэн. Тэгээ үс бол ургаад харлна гэж хэлгүй юу энэ харалдаг гинэ. Би тань хотлоо ярьж энэ чигээ. Тэглээ. Тэгсэн чинь нэрээ одоо би чинь 6 сар орчим болж байгаа юм байна тийм ээ. 6 сар гарan ч юм уу хэрэгжилж байгаа юм байна. Аа за. Тий. Тасралтгүй л дээ. Өстой тасралтгүй. Тэгтэл одоо миний харин ус маань өөр ярьзайсан цагаан юм байхгүй юм чинь. Урдаасаа одоо ингээд тэгтэл сүүлдээ одоо сааралт болоод ирдэг юм шүү дээ. Нэг хар нэг цагаан болохоор тэгдэм үү яадаг. Тиймэрхүү болоод ирсэн шүү дээ. Ер нь бол яах вэ? Би эхлээд бол гоо сайхан бай гэж хэрэглээгүй. Ерөөсөө яах вэ? Одоо би сайхан байх цагтаа бас сайхан байсан шүү дээ. Одоо болондоо ер нь өвчнгүй л бай гэж бодож хэрэгсэн. Тэгээд одоо миний тэр зовиорууд бүгд зүгээр болсон. Уушиг болохгүйсэн минийх. Тэгээ ээлгэнд бас жоохон тийм өөрчлөлттэй байсан. Одоо энэ бүгдээрийн телевизээр хэлэхээр миний ард түмч над тайртай шүү дээ. Энэ минь тийм бие мотой болсон мө гэж бодох бай. Тэгтээ одоо ер нь бол үнэндээ их засвар гэж ирдэг да тийм ээ. Машиныг бол нэлээд жил хэрэглээд одоо их засварт оруулна гэж ярьдаг шүү дээ. Техникийг хүн ч гэмээр бас тийм юм биш шүү дээ. Эс гэдэг маань одоо бидний дотор байгаа бүхэл одоо эс бидэн чинь 100 тэрбум эстэй байж эрүүл саруул сайхан байдаг юм байна. За тэрнээс чи хорогдоод юм уу, үхээд юм уу, өвчлөөд юм уу ингээд ирэхээр л болохоо билдэг юм байна л да. Тэгээд нөгөө эс нь хорогдоод ирэхээр л өвчин болдог, эс нь хорогдоод ирэхээр л үрчгээ болдог, эс нь хорогдоод ирэхээр л одоо нөгөө үсэг эзэг нь болохоо билдэг ийм л юм байна л да. Тэгээд энэ бүгдээс одоо юу гэмээр юм салсандаа гэж хэлбэл бас л хүмүүд сайхан сонсогдохгүй. Ер нь энэ өвлигээ би тий одоо их засварт авсан даа бол баяртай байна. Үнэхээр баяртай. Мэг сонсохоос нэг үз гэдэг шүү дээ. Өөр тэр яг хэрэглэж байдаг байлээ шүү. Хүн нэг ингээл би жоохон өвдөд ирэхээр сэтгэл цог өвдчихдэг юм байна лээ. Сэтгэл өвдөхдөө бүр тийм нэг айс сан хүртэл өөр болоод гундуу болоод тэгээд хүнтэй ер нь өөр жаахан ам моричмаар энэ тэр тэгээд идэв л шүү дээ. Бидэн чи бас тэгж болохгүй болсон шүү дээ. Учиргүй хамаагүй тэгж болохгүй болсон. Тэгээд би бас л уучлаарай одоо нэг замын цагтаа би танихгүй л дээ. Ажлын садам гэж хэлсэн шүү дээ. Намайг уучлаарай. Цогцоосон байхгүй юу? Ажлын садам яг гэдэг би тэгсэн шүү дээ. Уучлаарай намайг уучлаарай. Тэгээд ингээд бодохоор бифтэд нь одоо хүнсний одоо бүтээгдэхүүн дээрээс нь эрүүлжүүлэхээс гадна яг тэр эсийг өөрөө олж очоод тэрийг хүнс сэргээж уургийг ингэж тэтгэж өгч гинэ гэдэг нь
давхар ингээд сэтгэл санаа орлол сайхан болох. Аа зүү талаасаа одоо би организм дотор талаасаа ер нь бүх талаасаа ер нь ууснараа их цогт сайхан болох юм. Тэр энийг хэрэглэснээр л би ер нь тийм болсон. Айгуу сайхан харагдаж байна. Ой нэрээ. Үнэхээр гоё харагдаж байна. Тийм байна. Нээ яг үнэн бэ? Яг үнэн. Зүүх. Нэрээ би тэгж маш цоглог орж ирсэн шүү дээ. Студио сар дарж. За худалдааны зөвлөхөөс асуумаар байна л да. Энэхүү бүтээгдэхүүнийг одоо хэрхэн яаж хэрэгэлдэг вэ? За тэгээд ер нь бол бас насны ангиллаар байх болоо. Ийм ч. За та тэгвэл одоо яг эмчийн үүднээс одоо яг энэхүү бүтээгдэхүүн организмд хэрхэн яаж хэрэгэлдэг вэ? Тэр талаар яриад өгөөч. За юуны төрөнд энэ 50 гэдэг бүтээгдэхүүнийг бид нарт одоо оруулж ирж байгаа энэ компани Алтан таун компанид үнэхээр талархаж байна. 50 гэдэг зүйл угаасаа хүмүүс бид нар чинь өөрсдөө бурхны бүтээл ахгүй юу. Бурхан бидэрт өөрөө өөрийгөө засахаар бүтээгдсэн. Бид нар жоохон багтан шалбарч унаад аянд эдгэрчдэг тэ янз бүрийн зүйлүүд. Тэр зүйл чинь өөрөө тэр 50 гэдэг зүйл байсан. Хөдөлмөр одоо амьдралын үр дүнд бид нар өөрсдөө буруу зүрх зуршлаасаа болоод буруу зүрх хоолтосоо болоод янз бүрийн хорт зуршлаасаа болоод юм уу тэ. Одоо нийгмийн янз бүрийн стрессээс болоод нөгөө 50 гэдэг зүйл мань алдагдчихдаг. Өөрөнд эс чинь өөрөө дотроо хүчил тийм ээ одоо уураг тэгээд амин хүчил тэгээд пептид гэд байх хэвээр пептид маань өөрөө тэр эсийнхээ 80% эзэлж явах хэвээр. Тэгтэл тэр маань алдагдаад ирэхээр бид нар өөрсдөө эвдрэлд орж байгаа юм. Тэгээ гаднаас одоо хүмүүс ингээл яг зөвлөгөө өгдөл та за одоо хоол хүмүүсээ эрүүлжүүлэх хоол хүмүүс идээд нөгөө бидрийг янзалж өгдөг засаж өгдөг нөгөө пептид чи өөрөө гимтсэн учраас бид нар ямар ч нэмэр байхгүй. Тийм учраас бидний өөрсдийн эргэтэн системд байгаа тэр пептид гэдэг зүйлээ бид нар сэргээх ёстой, эрүүлжүүлэх ёстой, залуужуулах ёстой, нөхөн төлжүүлэх ёстой. Ийм зүйл байгаа. Тэгтэл бид нар одоо янз бүрийн нэмэлт одоо өвдлөө дураараа эм хэрэгэлцдэг, дураараа антибиотик хэрэглэдэг. Тэрнээс одоо өчнөө ингээл илэг систем янз бүрийн архаг болж байгаа. За гепатиттай хүн алга, гепатитгүй хүн алга тийм ээ. Янз бүрийн тэгэл бактери, өвчин, тэгэл хотоодны гастрит гэл янз бүрийн юмнууд бол маш их ингээд өргөн хүрээтэй өвчтэй болсон. Энэ болгоны дээр бид нар янз янзын за одоо сүүлийн бүтээгдэхүүнүүд хэрэглээлээ, янз янзын эм тариа хэрэглээлээ. Тэглээгээд нөө пептидэнд ингээд орж хүрэх юм байхгүй. За хоол хүнсээр ингээд авж байгаа ч гэсэн нөгөө пептид ингээд яг ялгараа тэн дээр очиж чадахгүй учраас Эрдэнэтэд маань одоо энэ нөгөө энэ чинь одоо Нобелийн шагналтай 18 эрдэмтдийн пептидээс шагнал авсан гэхээр гайхамшигтай бүтээгдэхүүн байгаа байхгүй юу. Тэгээд тэд нар маань нөгөө бидрийг судалсан байна те. Бие организмыг бурхан бидэрт бүтээсэн. Бид нар хэлдэг шүү дээ. Хүүхэд ингээл гаргасан чинь бурханы бэлдэг гэж ярьдаг. Тэгвэл бурханы тэр бүтээсэн эдис эргэтэн систем бид нар маш их амьдралын явцад алдагдaltaд ороод ингээд бүгдээр ингээд эрүүл биш болцсон байна. Тэгээд энэ пептидийг ууснараа бидний бүх ингээд гол үндэс болсон пептид маань өөрөө ингээд нөхөн төлжигдэд ирэхээр аяндаа бид нар эрүүлжигдэд ирж байгаа. Тийм учраас энэ нэг ухтан чи дотор буурцгийн пептид гэж нийлмэл пептид гэж сарлгих гэж байна. Буурцгийнх нь болохоор голдуу ургамлынх тийм ээ. Тэгээд бүх буурцгуудаас авсан. За сарлгийнх нь болохоор сарлгийн яснаас авсан. За тэгээд нийлмэл нь болохоор ургамал амьтдын нийлсэн ийм зүйлүүд байгаа. Тийм учраас бид нар энэ зүйлийг тэрүүндээ гэхээс ерөнхий офшиг орно гэд бие организм ингээд маш эрүүл үндсэн ингээд эрүүл болоод тэгэхээр аяндаа цаашаа мод ч гэсэн ингээд үндсэн эрүүл бол аяндаа цэцгэлдэгтэй адилхан бидний үндэс суур болсон уургийнхаа пептидийг нөхөх юм бол аяндаа бид нар эрүүлжээд цаанаас арс ус саласт тийм ээ эдис бүгдээр бид нар одоо хадгалал ингээд шинжилгээ өгөхөд зүгээр л цусан дах цагаан улаан эсээ бид нар ингээд гэмтээсэн байдаг. Тэгээ тэрүүнийг бид нар их баг болцсон байна гэд тэрнээс болоод янз янзын өвчөө үсэд идэг. Тэгээ энэ нэг хамгийн гол нэг манай нэг дүү шолон гэсэн хар тавтартай болчоод тэгээд эмчилгээгүй 3 дахь шатанд орцсон. Тэгээ ерөнхийдөө бол эмнэлээс туян эмчилгээ хийгээд тийм эмчилгээ хийгээд тэгээ эмчилгээгүй юм гарцсан байсан. Тэгээ энэ 50-ийг өгөөд уулгаад одоо жил гаруй болсон аюу сайхан ажил төрөлтөд ороод маш эрүүл сарвал юм болцсон байгаа. Тэгээ тийм учраас би бас энэ нэг арт өмнөдөө бас энэ чи аюу мундаг. Тэгээ бидний анхны тэр хүн яаж бүтээсэн юм бурхан бидрийг ямар эд эстэй бүтээсэн тэрүүнд нь буцааж оруулж байгаагаараа энэ гайхамшигтай бас бүтээгдэхүүн байгаа. Тэгээд энэ дашранд энэ бүтээгдэхүүн манай Монголд ингээд Монгол арт түмэн манаас эрүүлж байгаа үнэхээр талархаж байгаа. Ингээд бодох нь эрүүлжээд байна гэхээр нэг одоо эмийн бүтээгдэхүүн болов гэж бодоод байдаг. За нөгөө талд хүнсний нэмэлтэн болов гэж одоо андуураад байдаг тий. Яг энэ нь хүнсний бүтээгдэхүүн. Хүнсний бүтээгдэхүүн. Эрүүлжин гэдэг маань эдгэрэх гэдгээс илүүгээр яг засаж тийм ээ эдээс чинь нөхөн сэргэн гэдэг утгаараа бид тэр цэцгэлжсэн бид нар ингээл
гундахаар нөөц цэцэг маань өвчлөг гээл те. Сэрхээр нөөц цэцэг маань ийм болчлоо гэдэг нөхөрс бордог нь хийдэгтэй адилхан ийм зүйлүүд бас явагддагаараа маш өвдөн. Тийм хүн бол нөгөө байгалийн амтан гэдэг шүү дээ. Бид одоо байглаасаа ургамал ногоо жимсээсээ за дээрэс нь одоо тавуу шүү малаасаа эрц бодисыг авч амин нэвийг авч ингэж тэжээгддэг. За түүний алаар одоо энд одоо орсон найрлан тэр охид орсон байгаа шүү дээ. Тэгэхээр 3 төрлийн бүтээгдэхүүн байна. Энэ 3 төрлийн бүтээгдэхүүний ялгааг нь тайлбарлая. За хэрхэн яаж бас хэрэглэдгийг та бид бүхэнд хэлж өгнө үү? За тэгэхээр бүрцгийн бивтэд сая ярьлаа. Ургамлын гаралтай. Өглөөд жимс ногоо идэхэд идэг шүү дээ. Өглөө хүн сайхан сэргийг байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр өглөө одоо бурцгийнхаа бивтэтийг уухад хүний одоо тэр хэрэгцээтэй уурга элемент нь хөгдөөд өгдөг. Ерөнхийдөө бид нар тэр их химиг энэ ходоодоор боловсруулад одоо нарийн гэсээрээ шимэгдүүлээд ингээд илгэрээ шүүгээд ингээд цусандаа очиулаад эсэндээ авчиж байгаа шүү дээ. Тэгэхэд бивтэд бол ерөөсөө 10 минутанд одоо эсэнд шууд очиод хийх хэвээр тэр нөгөө шимэгдэх хэвээр бүх юмыг хийгээд өгчдөг. Шууд одоо тэр 5 кг хүнснээс нэг ийм 5 г бивтэтийг авсан байгаа. 5 кг хүнснээс. Тэгэхээр 5 кг хүнсийг боловсруулах дайтай одоо тэр үйл ажиллагаа шууд хэрэгжүүлцдэг байх нь шүү дээ. Энэ шууд. За тэгэхээр нийлмэл бивтэт байж байгаа. Нийлмэл бивтэт нь болохоор 3 төрлийн ургамал, 6 төрлийн амтан, 6 төрлийн ургамлын бивтэтийн найрлагатай. За тэгэхээр бивтэт маань өөрөө манай одоо компани бивтэт 191 бивтэт хамгийн дээд яг одоо эхийн хөвлөд ураг бүрэлдүүлдэг тэр зүйл учраас хүний биед орохоор яг одоо шинэ эдисийг нөхөн төлжүүлэх, хуваагдуулах, одоо шинээр рис бий болгох энэ процессыг хийгээд байгаа. Тэгэхээр хүн дархлаад зэрэгэд за 25 нас хүрээд хүн өсөл зогсчихж байгаа шүү дээ. Тэгээ хөгшрөлт эхэлдэг гэдэг. Тэгтэл пептид ямар ч насны хүн уухаар буцаад нөгөө эсийн хуваагдал бий болоод нөгөө залуу насндаа буцаагаад. Тэгэхээр энэ ээжтэй одоо хүн их одоо ээж аавда энэ насных нь буян хийхэд нэг шүүдрийн явснаас цай чамжих гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ерөөсө пептид дуулах юм бол та ээжийнхээ аавынхаа эсээс төрөөд өсгүүлээд ингээд бие хүн болцсон байхад буцаад ээжийнхээ эдисийг буцаагаад нөхөн сэргээгээд шинээр эстэй болгоно гэдэг бол одоо асар том буян. Тийм учраас монголчууд энийг ойлгож маш их хэрэгдэж ээж аавда одоо авч өгөх юмсан гэж ингэж хүсдэг болсон. За энэ нь бол үнэхээр авааштай сайхан зүйл санагддаг надад. За сарлагын пептид бол хүний витастай одоо сарлаг өөрөө 200 гаруй төрлийн ургамал одоо эмийн ургамал иддэг амтан тэр хярд одоо уулын аль оргилдол тэр хамгийн сайхан эмийг иддэг зүйл амтан байгаа. Тэгэхээр энэ сарлагын пептид нь өөрөө одоо хүний витасыг амжуулдаг. Хүний тэр хамгийн чухал одоо эсүүдийг амжилуулж өгдөг учраас монгол хүний биед ялангуяа маш сайн байгаа. Хүн өөрөө кальц минералаа тэр ясандаа байх хэвээр хүн яс бүх бол нас урт гэдэг шүү дээ. Тэгэхээр сарлагын пептид тэрийг маш сайхан одоо нөхөж өгдөг. Сасны сэргжилт одоо цагт хүүхдүүд нөгөө хүчил шүлтийн баланс алдагдаад чихэрлэг хүнс нөгөө махан хүнс хоёр чинь монголчууд дамгай шүү дээ. Тэрнээсээ болоод бид нар ч нөгөө хүчил ихтсэн шүлтээр дарангуулж чадахгүйгаас болоод нөгөө биедх амин өчлүүд тэр одоо эрдэс элементүүдийг тэр хүчлийг дарахын тулд одоо бие организм тэрнтэй тулалдаад одоо тэр байх ёстой амин дэвнүүдээ алдсан байж идэг. Тэрнээс болоод хүүхдийн 90 гаруй хувь шүтэн цорхоо. За дээрэс нь одоо янз бүрийн уур стресстэй, нийгэм даяараа уур стресстэй энэ байгаа нь хүчлийн давамгаалцсан хэлбэр байхгүй. Дэлгүүрт орохоор тэр чигээрээ чихэрлэг хүнс гурлан бүтээгдэхүүн хүртэл тэр чигээрээ чихэр. За ингээд ерөөсөө чихэргүй юм байхгүй. За тэгэхээр энэ тэгээд махан хоолыг өглөө өдөр ороогүй шүн намар одоо өвөл хавар зунгүй тий. Одоо энэ их юмны альва юм хитэхээр яадаг лээ хор болдог. За тэгээд нөгөө цэс яас их цэстэй залуу гэдэг нэг ууртаа догшин хүмүүсийг тэгжээдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө бүгдээрээ цэс нь ихсэн. Зөвхөн нөгөө сошиал юу гэдгийг нийгэмдээ гараад явсан ч гэл зөвхөн архирсан. Өстой тэгэн шүү. Одоо бүгдээ фейдгнээ занал хийсэн зүгсэн ийм л атаархсан жигтөрхсөн. Ерөнхийдөө хүний шүлт ихсээд ирэхээр хүнд хорсол занал нөгөө атааж өтөө шунал тачаал тий бүх юм нөгөө бий болдог нөгөө аратанлаг шинж за дээрэс нь хүн одоо аратан бол яг архираад бие биенээ барьж иддэг байх хүн бол бүр бие биенээ барьж идэхээс халгүй юм болчдөг. Тэгэхээр энэ бол одоо Чингис хаан их Монгол улсаа тэр 800 жил өмнө байгуулахдаа хүнээ эргүүн буюу одоо зөв хоолтой өдөрт нэг хооллох зарчмыг баримталж хүнээ нэгтгэж авсан байдаг.
Тэгэхээр хүний идэж хоол ихсэх тусмаа нөгөө зугаа цэнгэл хөөх тусмаа хүн дороотчдаг. За тэгэхээр одоо цагт бид нар ерөөсөө хүнээ одоо нийгмээ засахын тулд хүнтэйгээ л ажиллах. Хүнээ эрүүл хоолтой, эрүүл мэндийн боловсралтай, сэтгэл зүйн боловсралтай, ухаалаг, гэгээлэг одоо бид нар чинь өөрөө дээд оюунтай ард түмэн шүү дээ. Яагаад бид нар хөх толботой төрсөн юм? Бид нар яагаад одоо энэ дэлхийн энэ хүмүүсийг дуурайж материалист сэтгэлгээгээр амьдрах ёстой? Бид гэгээлэг өөртөө энэ доторх эдисээ хайрлаж, ураг удмаа зөв хүн болгож эстеникагаа үргэлжлүүлэх. За тэгэхээр ураг удмын боловсрал гэдэг бол ахуй соёл байсан. Гэр ахуйн боловсрал одоо урагт одоо та ураг удмын боловсралыг одоо хариуцсан ургийн захирагч байлаа гэж бодоход ураг дотор ч болохгүй бүтэхгүй буруу хоолтой сэтгэхгүй өөртөө хүн байх юм бол таныг тэр хүнтэй шийтгэдэг байсан байдаг. Тэгэхээр ураг удам гэдэг бол одоо бидний эрүүл байхын үндэс. Тийм учраас зөв хоол гэдэг бол хүн байхын үндэс нь. Тэгэхээр одоо ийм чухал юм байнамаа. Тэгэхээр пептидийн хувьд бол хүний ген одоо ДНК-г засдаг. Одоо хүмүүс залуучууд одоо буруу хоол, буруу үзэж харж байгаа, сонсож байгаа, дуулж байгаа бүх юмнасаа ингээд эсийн ДНК-нд сэвтцсэн. Тэгээд яг нөгөө аутизм, янз бүрийн одоо синдром, янз бүрийн өвчлөлүүд хүүхдэд одоо төрөөд хүүхдэд тийм өвчтөд Дауны синдромтой хүүхдүүд төрөөд байна. Энэ бол ерөөсө буруу хоолтой эсн одоо үзэж байгаа, харж байгаа нийгмийнхаа энэ одоо байдлаасаа болоод сэвтцсэн байж байгаа. Тэгэхээр пептид яадаг вэ гэхээр хүний эсийн тэр доторх бүтцийг зөв болгож өгдөг. Тэгээд тэр гэмтцэн, сэвтцэн, бохирдсон, муу мэдээлэлтэй болцсон одоо ураг удмын тэр муухай сөрөг мэдээллүүдийг хүртэл засдаг. За манайхан хэд хүрэхээр өгдөг, манайхан тийм өвчлөр гэдэг манай ээж аав 47, 8-тай, 50-тай ингээд одоо тийм муухай одоо нөгөө муухай өвчлөлүүд байгаа шүү дээ. Одоо нөгөө удам дамжсан. Тийм өвчлөлүүдээр 25 дараа өвчлээ, тэгчлээ, ингэчлээ гэдэг өөд болчлаа гэдэг. Тэгэхээр бид нар тэрийг зогсоох хэрэгтэй энэ цаг дээр. Тэгэхээр пептид өөрөө тэр эсийн ДНК мэдээллийг засдаг өөрөө ухаалаг системтэй. Тийм учраас одоо энэ цаг үеийн одоо хамгийн ухаалаг хоол хүнс болж байгаа. Тэгэхээр гадны орнууд одоо Япончууд гэж 2003 оноос хойш ард түмэндээ пептидийн эрүүл хүнсний хууль батлаад ард түмэндээ хэрэглүүлсэн. Одоо Япончууд дундаж нас 85 болсон байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө хөгжингүй орнууд бол одоо хүнснийхаа дэлгүүрээс пептидээ аваад хэрэглэх ийм төвшний болцсон. За тэгээд Германд гэхдээ ч одоо манайх Герман технологи Япон патентаар өөр Монголд үйлдвэрлэж байгаа. За тэгэхээр бид нар одоо маш хямд өртгөөр монголчуудад нийлүүлж байна. За энэ Германд бол нэг ийм хайрцаг нь одоо нэг 2 сая орчим төгрөгөөр авахар байгаа. Тэгэхэд бид нар 155 мянган төгрөгөөр дээрэс нь бид нар яаж яана вэхээр одоо монголчуудаа одоо энэ цаг үед энэ хэцүү цаг үед одоо энэ халдварт өвчин дэгдсэн. Тэгээ биднэрт одоо ерөөсөө эрүүл мэндийн боловсрал урьдчилан сэргийлэх халдварт өвчин тусахгүй байх ийм шаардлага тулгарч байна. Энэ шинжлэх ухаан бол одоо угаасаа илүү энэ дэлхий дээр одоо хөгжөөд эхэлсэн. Улс орнууд бол энэ л анхаарж байгаа. За тэгэхээр 3-ыг авахаар 3-ыг 465 мянгаар авахаар нэг хайрцаг буюу 155 мянган төгрөгийн бэлэг танд өгч байна. За дээрэс нь 5-ыг 775 мянгаар авахаар нь бүр 3 хайрцаг буюу 465 мянган төгрөгийн нэмэлт бэлгийг. За 10 хайрцгийг сая 550-аар авахаар нь бүр одоо 8 хайрцгийг буюу сая 240 мянган төгрөгийн нэмэлт бэлгийг өгч. Одоо энэ цаг үед юм 10-ыг л авсан дээр. Төсөл гэж эрүүл гэж хэлж штэ. Эрүүл байхад нь төсөл хэрэгжүүлж байгаа. Тэгээ пептид ч өөрөө нэг хайрцгийг уугаад одоо асприн амлагын шиг нөгөө өвчин хамдаачдаг гэж биш байхгүй юм биш учраас яг удаан хугацаанд эхийн хөвлөд ураг бүрэлдэхдээ 9 сар бүрэлддэг штэ. Тэрэн шиг одоо хугацаа ордог. Ялангуяа 50-аас доош насныхан бол нэг 6 сараас 9 сарын хугацаа ороод байгаа. Тэгэхээр хүний уух дооз гэж байна. Насныхаа тунгаар. За 0-оос 13 насныхан бол өдөрт 5 г. За 26 дээшээ 25 насныхан 14-өөс 25 насныхан 2 уутыг гэх мэтчлээ одоо. Тэгээд одоо 50-аас дээш насныхан бол 30 г-ыг буюу өглөө 2, өдөр 2, орой 2 эрүүл хүн өдөр тутам авч явах одоо пептидтэй хүрлэх тийм одоо дооз нь байх нь шүү дээ. За тэгээд одоо өвчний шалтгаантай одоо их хорогдсон хүмүүс шүү дээ. Ерөөсөө энэ дэлхийн ертөнцийн ганцхан төрлийн өвчин байна гэж үзэж шүү дээ. Дэлхийн ертөнц одоо яаж нөхөө тэр ерөөсөө ис хорогдож гэмтсэн. Тэгээ хаана илүү гэмтсэн байна тэндээ илүү төрүүлж өвдөд байна. За тэгээд үхэл бол ерөөсөө ис хорогдож гэмт пептид нь байхгүй болсныхаар хүн хөгширч өвдөж үхэж байна. Тийм учраас хүний насыг буцаагаад одоо тэр пептидийн сэргээгээд эсийн сэргээгээд нөхөрлөд засварлаад буцаагаад одоо насыг нурцсах бүрэн боломж байна гэж үзэж байгаа.
Тийм учраас энэ бол одоо буйны ажил эндээс хүн ашиг олох гээд улаарад одоо юу гэдгийг те одоо ингэж байгаа тийм бол байхгүй. Энэ бол ерөөсөө сайхан сэтгэлтэй мэдээж ажил хийж байгаа хүмүүст компани цаана урамшуул цайлаа өглгүүл яах вэ. Тэгэхээр энэний цаана бол асар их буянлаг одоо манай компани захирал бол Арангаагаас гаралтай одоо өөр монгол хүн байгаа. Яг манай бид бол төмөр онс. За бид нар бол тэр сайн дураараа бид нар сайн дураараа өөр Монгол ар Монгол болчихгүй шүү дээ. Их гүрнүүдийн нөлөөлөөр бид нарыг хуваагаа айцсан. За тэгээд өөр ангахаас гаралтай эцэг өвгөд нүүдэлж явж байгаад одоо тийшээгээ сурчсан байтал өөр Монгол болгоод ингээд хуваацсан. За тэгээд ерөөсөө ар Монголдоо маш ихийг хийх хүсэлтэй. Одоо залуучуудаа манайх одоо 10 салбар компанид газар тариалан одоо малчих уу тий одоо бүх чиглэлийн тэр салбаруудыг Монгол руугаа оруулж ирж Монгол залуучуудыг ажилтай амьдралтай орлоготой болохыг одоо ингээд төлөвлөөд тэгээ зах зээлийн энэ одоо энэ цаг үеийн энэ хил хаалт янз бүрийн юмнаас болоод орж ирж чадахгүй ингээд 2 жил одоо болж байна. За тэгээ одоогоор бол бид нар одоо энэ цаг үеийн хэцүү байдлыг үзэл одоо хэрэглэгч нарынхаа одоо хэрэглүүлж исэн пептидийг тасрах энэ төр төвшөнд хүрээд асуудал үүсгэсэнд маш их одоо харамсаж байгаа. Тэгээд өршөөгөөрэй гэж болсон хүсье. Тэгээ бид нар аль болохоор одоо цаашдаа үйл ажиллагаагаа одоо тогтвортой явуулахыг хүсэж байна. Тэгээ зах зээл энэ цагийн үеийн энэ хэцүү байдал бол бид нарт маш их хүн дээр одоо бас тусаж байгаа. Тэгэхээр инээрэл ястаа бүр ингэ сонсоод тахад маш буянтай бүтээгдэхүүн байна тий. Тийм шүү. Тэгээд яг нэг одоо бүр 0-оос эхлээд дөнгөж төрсөн нэрээ хүртэл уух боломжтой. Тэгэлгүй яг уу. Сая манай нэг танилын охин нь төрөөд дутуу нөгөө 6 сартай төрсөн. Тэгээд одоо тэр хүүхдийг одоо тэр мэдээж эмнэлгийн арга бусад тэр аргаар ингээд бас өрөвжүүлнэ штэ. Тэг хоорондоо бептитер угчаад байсан. Тэгээд сарын дотор яг гүйс төрсөн хүүхд шиг болсон. Тэгэхээр энэхээр зүгээр нүдэн дээр ингээл өвчтэй төвөрч муу нөлөө гэж байхгүй. Заавалчгүй өвчтэй хүнд гэхгүй эрүүл хүнд ч гэсэн урьдчилан сэргийлэх байдлаар хэрэгжилж болно. Тэгээ бид нар ч одоо ингээд эрүүлгээ яваад байдаг шүү дээ өөрсдөө. Тэгэл эмнэлэгт үзүүлбэрч чинь бүх юм ингээд тэгцэн байна, ингэцэн байна гэл тий. Тэгжээт л хүмүүс өнөөдөр ямар хүнд өвчтэй гэж хэлж байгаа яг ингээд нэг группт орсон ч юм уу баян эмнэлэг төвчдөг хүнийг өвчтэй гэж хэлээд байгаа. Тэгтэл чинь бид нар ч өөрсдөө мэдгүй маш их олон эргэтэн системийн доголдолтой болсон байдаг. Тэгээ тэрийг ингээд уухаар айгүй хурдан засагдана. Бүртэх байтгаа эрүүл хүн өвчтөй хүн ч хор тавдартай хүн ч ууж гэн бүх зүйлд аягүй гоо сэргэгдэж өгч байгаагаар энэ яаж яа тэгэхээр нөгөө эс чинь гимтэд гимтсэн эсийг чинь одоо өөрөөр нь бид нар өвчин гэж яриад байгаа тэр чинь угаасаа эсийн гимтэл байхгүй юу эсийн гимтлээ төлжүүлээд эсийн гимтлээ бид үнэхээр эрүүлчихэж байгаа. Тэр янз бүрийн хоороо хуршиг янз бүрийн гаднаас авсан нөлөөл энэ юмнууд чинь бүгдөө эсийнхэн бүтэц болсон пептидээ бид нар бивтэж 80% эзэлж байгаа шүү дээ эсэн тий. Тэгэхээр тэр чинь хамгийн гол эзлэх ёстой юм чинь нураад унаад ингээд даалдагтаад өвчөд ирэнгүүт энийг чинь төлжүүлэх юмар хоол хүнс болгож энэ бивтэд бүр онцгойл ингээд хоол болгож эрүүл хүнстэй адилхан одоо гэхдээ энэ одоо нөхөхээ аргахгүй л дээ энэ бивтэд гэдэг зүйл. Тэгэхэд энэ гайхамшигтай яг бивтэд гэдэг нэрээр ингээд бүрдэгдэд ороод ирнэ гэдэг бол бид нар бас айгүй азтай байна гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Тий. Би нэмээд хэлэхэд ерөнхийдөө хүн одоо эхийн эвлээд ээжийнхээ үдсэн хоол хүнснээс л одоо тэр уургийн элементээс нь бүрдэж байгаа. Хүний биеийн 70% нь ус тэгээ 30% нь уург эрдэс элемент байгаа шүү дээ. Тэрний 80% нь одоо пептид бүрэлдүүлдэг. Тэр уург элементийн 80%. Тэгэхээр тэрийг алдагдаад явахаар л хүн өвдөд байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь бас энэ пептидийг уухад нөгөө эмшиг шууд ингээд одоо нөлөөлөд ячдаг учраас хугацаа ордог. Тэгээд хит одоо хар тавдрын өвчтэй удаан жил өвдсөн тийм хүмүүст гинт одоо өгөхөөр нөгөөдхийн энэ хуучин хөдөлгөж муу юмтай ингээд тэмцэлдэн штэ. Тэгэхээр би энэ одоо дийлэхгүй байх юм шалтгаан гардаг учраас яг эцсийн шатанд орсон хар тавдртай хүмүүст бол болгоомжлдог. Яагаад тэгэхээр одоо тэр пептидээс болчлоо ч гэдэг юм аа тийм шалтгаан гардаг учраас одоо бид нар тэрэн дээр бол одоо өгөхгүй гэж одоо бид нар хэлдэг. Тэр чинь бол бас их нөлөөлөд хамаагийн манай хөдөлгдөг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бас янз янз ойлгохгүй. Гэхдээ юу юм бэ лээ? Миний нэг танил нь юу хаа олонний танил хүн. Тайзны хүн байхгүй юу? Тэр хүн хавдартай болсон. Тэгээд хүүхдүүд нь Америкт байдаг. Байжгаад яваад боолгодог, барьдаг, төлөөлдөг нэг тийм лээс. Гэтэл чи өнөөх чи бүр болохоо болоо 4-р үедээ ороод ирсэн. Тэгээд тэр их зоригтой хүн л дээ. Энгийнээр өгсөн ч өөрсдөө энийг уугаад өгсөн ч өөрсдөө энийг л уугаад үзье одоо ш тийш яваад яах вэ? Энийг чинь нэг уухтаа хэдий 5-аар нөө яаваа. Тэгсэн. Тэгээ одоо зүгээр шүү. Өнөө шархалсан барьсан дотор нь өнөө нэг
үсрхийлийг ярьдаг штэ бүхэл баг дотор нь үсрхийлсэн байсан чинь. Одоо зүгээр штэ. Тийм тэгэхээр одоо пептид бас яг монголчуудын хувьд одоо ингээд өглөө тэр өндөр асуудалтай одоо өвчлөлттэй хүмүүст бол мэдээж хэрэг мянган цэрэг рүү мянган цэрэгл орохгүй бол яах вэ? Хүч тэнцүү биш болно шүү дээ. Нэг жоохон ганцхан нэг уугаад ч юм уу нөгөө эдийн засгаас хамаарад хүмүүс чинь нөгөө багаар уух гад ингээд одоо их үнэтэй юм аа наадах чинь ингээд ерөнхийдөө сэтгэл зүй маш их нөлөөлдөг. Хүн ер нь сэтгэлийн амтэн шүү дээ. Тэгтэл энийг сайхан одоо надад хэрэгтэй юм байна. Миний одоо пептид алдагдаж явснаас болоод эс маань хорогдоод гэмтээд би өвчлөсөн юм байна гэдгийг одоо ойлгосныхаа дараа одоо би энийг ялахын тулд би ахиу доозоор хэрэгжилж тэр одоо тэр өвчний эсийг ялах юм байна. Би илүү эсээ төлжүүлж шинэ эсийг нөхөн төлжүүлж тэд нарыг одоо дийлэх юм байна. Муу эсээ хорогдуулах юм байна гэдгийг ойлгосон цагт хэрэгэлсэн хүмүүс болоод байгаа. За тэгтэл өөрөөсөө бас ингээд харамлдаг хүмүүс идэх. За хаста нараа ингээд авчихаар амар үнэтэй болчлоо. Ингээд одоо уурлаад уцаарлаа стресстэй. Пептид өөрөө ухаалаг учраас сэтгэл зүйтэй маш холбоотой. Уурлаад стресстэй одоо нэг жоо хаваал байжсэн хэд хоног хармын сэтгэл төрөөд ч юм уу одоо ингээд тийм тохиолдлууд гардаг л да уурлаад л одоо бараг л юу авчих гэл нөгөө өвчин хуучин хөдлөөд эхлэхээр улам ууртай болдог ч юм уу. Тийм өмнөд маш их гардаг учраас бид нар яг одоо зориод ирээд үнэхээр энийг л хэрэглээд үзье гэсэн хүмүүстэй би гар усг аваад одоо өөртөө ингээд хүссэн юм чинь та одоо хэрэглэвэл таны дураа хэрэглэхгүй бид нар заавалчгүй одоо одоо заавалчгүй тэр хүн өгч шахаж одоо туулах албагүй. За ингээд хүсээд үнэхээр судлаад би бол одоо хүмүүсийг судлаа гэдэг. Англи дээр, орос дээр, тий, Япон дээр, Герман дээр одоо бүх пептидийн тухай тэгээ Нобель гэдээ орохоор тэр олон эрдэмтдийн Нобель авсан судалгаанууд, шинжилгээнүүд бүгд байж байгаа. Тийм учраас судалсныхаа дараа болоо гэж одоо хэлдэг байна. Тий. За маш их баярлалаа. Тэгэд хамгийн гол нь яг нэг үр дүнгээ хуваалцаад ирж ярилцсан одоо таньда маш их баярлалаа. Үнэхээр сайхан харагдаж байна. Тэгээд маш бол одоо танд хайртай арт маа хараад за нууц нь эндээ байсан байна гэ одоо бодоо сууж байгаа. Нууцаа хуваалцж штэ. Нэр над шиг байгаа улс зөндөл байгаа. Залууч байгаа одоо миний насныхан ч байгаа. Тийм болохлоороос бид нар яах вэ? Өнөөдөр болж байна болохгүй байна гэдэл тэгдэг штэ хүн. Хүн ер нь тийм л амт юм чи. Мөнгөө дэмий өвөртлөөд юм уу банкнд хийгээд байгаад бид нар идэхгүй штэ. Одоо зохих ёсныхан зүйлдэл зарц суулгах хэрэгтэй юм билээ. Би бол бас гизүү байсан. Тэгтээ одоо зоригтой ороод гисэн. Хамаагүй тэр. Тэгээ одоо өөрөө бас одоо эрүүл хооллолтой энэ юмдар анхаардаг өөрөө судлаач хүн учраас бас одоо хүмүүст эрүүл мэндийн зөвлөх бас манай компани давхар одоо хийж байгаа шүү дээ. Тэгэхгүй ажилгүй л болж байна. Олбог ширж байна. Одоо онлайнаар хичээл зааж байна. Энэ пептид гэж байна. Ойртой үржигтэй ажилтай. Гэхдээ энэ бол үнэхээр буянтай ажил тий. Үнэхээр өөр дээрээ мэдрээд бусдыг үр дүнгийг хараад тэрийг цаашаа хилнэ гэдэг чинь өөр буянтай том ажил. Таны хувьд бас тэгвэл айгүй том буянтай ажил хийж байгаа юм. Би бол ерөөсөө би бол тийм л зураг төөрөнд төрсөн хүн байна. Гүйгүүл одон төрсөн, суугуулга байж чадахгүй, ерөөсөө насаараа явсан. За тэгээд бол хүн уурлуулж энэ нэг учиргүй тэгдэг ажил биш миний ажил. Намайг хараад бол одоо бол зүгээр ингээд энийг явж явж хүн дагаад энийг идэг болч тээ. Олны танил болохоор ч Үгээр бол одоо дандаа тайзан дээр би сайхан дуудуулж олныг баясгаж ингэж явсан. Одоо бол одоо бас жаахан намайг чинь задаа хүн гэхгүй хижээл гэж хэлдэг юм яа. Тийм насны хүн ч гэвэ чинь одоо энэнийг бас үргэж учиргүй өдөр бүр тайзан дээр гараад байхаа анч болж одоо бидний чинь тэгээд энэ ковидын үеэр чинь тийм нөхцөл боломжч байхгүй. Тийм болохоор би бас өөр нэг баянтай ажил хийж байна. Тий. За тэгээ маш их баярлалаа та гуравтаа. Тэгээд энэхүү бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа энэ хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа Алтан тоног компани хамт олондоос маш их баярлалаа. Тэгээд хамт олондоо бас дамжуулж хэлээрээ энэ сайхан буянтай үйл ажилд одоо ханцуу шамлан яваа. За тэгээд эдгээр хүмүүст ам дамжин эдгээр бүтээгдэхүүнээ одоо зөвлөж хамгийн гол нь эрүүл зөв байгаараа тий зөвхөн байгаараа эрүүл байгаараа гэдэг зүйлийг бас түгээн дэлгэрүүлж байгаа та нартай маш их баярлалаа. Баярлалаа. Их баярлалаа. Баярлалаа. Кофе цай нэвтрүүлгийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. За маргааш бүгдээрээ шинэхэн зочдтой шинэ ярилцлагаар иргэн уулзъя.